Здравствуйте, дорогие ребята! Сегодня я буду говорить об именах числительных в русском языке. Меня зовут Отун Туя, я преподаватель Монгольского государственного университета. Самбайцгаана хүүхдүүдээ Монгол Улсын их сургуулийн багш Отун Туя байна. Та бүхэнд 2025 оны эсэлтийн шалгалтын орос хэлний даалгаврын талаар, агуулгын талаар, хүүхдүүдийн гаргаж байгаа түгээмэл алдаануудын талаар зөвлөмж хичээл бэлдснээ танилцуулъя. За өнөөдрийн хичээл маань дараах агуулгаас бүрдэж байна. За 2025 оны эсэлтийн шалгалтын орос хэлний хичээлийн даалгаврын бүтэц сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдаа. За эхний хичээлээр бид нар орос хэлний тооны нэрийн талаар ярилцсан. За тэгээд огшин жишээ танилцуулна. Ингээд дүгнэлт зөвлөмж өгөх юм аа. За 2025 оны орос хэл шалгалтын даалгаврын бүтэц бол 3 байсан. За нэгдүгээрт нь болохоор грамматика буюу хэл зүй. За хэл зүйд маань юу орж ийнэ гэхээр части речи. Части речи орос хэлний үгийн аймаг гэдэг маань 10 үгийн аймаг байдаг. За жишээлбэл имя существительное, имя прилагательное, местоимение, наречие, глагол, союзы и так далее. За мөн падежийн талаар энэ даалгаварт орсон байгаа. Падеж гэдэг маань тийн ялгал хүүхдүүд. Тийн ялгал юу вэ? Үгүүд маань хоорондоо өгүүлбэрт хэрхэн холбогдож байгаа вэ гэдгийг зохицуулдаг хэл зүйн ай байгаа. За дараа нь болохоор лексика, коммуникация, синтаксис. За энэ хоёрдугаар хэсгийн дасгал даалгавруудад юу ордог вэ? Лексика. Энэ бол үгийн сан, коммуникаци, энэ холбоо өгүүд орно. Мөн синтаксис өгүүлбэр зорж байгаа. За словарный запас, причастие, союз, диалогийн талаар та бүхэндээ танилцуулна. Энэ монголоор юу гэж байгаа юм бэ гэхээр хүүхдүүдэд үгийн баялаг, нөхцөл үйл үг, харилцан ярианы талаар сайн тайлбарлаж өгөх юм аа багш. За ингээ 3 дугаар часть буюу чицэний гэдэг хэсэг байгаа. Энэ маань унших. За уншин гэхээр это работа с текстом, понимание прочитанного. Бичвэр уншаад ойлгоод дасгал даалгаврууд хийж гүйцэтгэх юм аа. За ингээд сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдаануудын нэг буюу грамматика хэсэгт маань хэл зүйн хэсэгт орж байгаа имя числительное буюу тооны нэрийн талаар багш нь танилцуулъя. Имя числительное, что это такое? Это обозначает число, количество порядков, предметов порядка при счете. За энэ юу гэж нөхдөдөө бодит ертөнцийн үзэгдэл юмсийн тоо хэмжээ гис дугаарыг заасан үгийн аймгийг тооны нэр гэж хэлдэг тийм ээ. За тооны нэр дээр хүүхдүүд яагаад алдаад байгаа вэ гэхээр орос хэлний тооны нэр монгол хэлний тооны нэрээс нь нэлээн өөр учраас та нар маань алдаад байгаа гэсэн үг ээ. За тооны нэрийг дотор нь 2 ангилдаг. За нэгдүгээрт нь болохоор количество үндсэн тоо. Отвечает на вопрос сколько. За хэдэн гэсэн асуултанд хариулагддаг байгаа. Жишээлбэл 5, 20, 3, 60. За хоёрдугаар ангилал нь болохоор это порядковые числительные. Дисто байгаа. Который гэсэн хэддүгээр гэсэн асуултанд хариулагддаг. 5, 120, 3, 5 дугаар 123 дугаар гэсэн жишээг багш нь авсан байна. За ингээд количественные числительные буюу энгийн тооны маш анхны жишээнүүдийг та нартай харуулъя. За обратите внимание. За слушайте. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100. За багшийнхаа та нар яаж хэлж байгаа тийм ээ? Үргэлт нь хаана байгааг анзаарсан байхаа. Орос хэлний хамгийн их алдаад байдаг зүйл маань бичих тийм ээ? Бичгтээ хүүхдүүд алдаад байдаг. За энэ зарим нэгэн тоонуудыг тавьсан байна. Та бүхэн хараарай. Яаж бичиж байна? За мөн строение числительного. Числительное делится по строению простое на простое, сложное, составное. За энгийн тоо маань бичихт бол алдаад байдаг гэж хэлсэнтэй. Тэгвэл бүтцэн ямар байдаг юм бэ гэдгийг бас ойлгочих хэрэгтэй. Энгийн тоо гэдэг бол одоо 1, 2, 3 буюу нэг үгээс бүрдэж байна тийм үү? Сложное буюу нийлмэл гэдэг нь это 2 юм уу 3 үндэстэй бай. 2 үндэстэй 11, 50, 500. За тэгвэл составное буюу бүрдмэл тоо гэдэг нь бол состоит
хэдэн үгнээс состоит нескольких слов, тийм ээ. За жишээлбэл юу гэж 48, 48, тийм ээ. 154, 154 гэдэг юм уу, тийм ээ. За ингэж бол бүтцийн хувьд ангилагддаг байх нь байна, тийм үү? Имена числительные могут писаться слитно, раздельно, через дефис. За тооны нэр маань яаж бичигддэг вэ? Хамт бичигддэг. За энэ 18. Раздельно тусдаа бичигддэг, тий? 27. Через дефис буюу зураастай бичигддэг, тийм ээ. За бичгэн дээрээ бүгдээ анхаараарай. За Монгол сурагчдын хамгийн их алдаад байдаг тооны нэрэн дээр зүйл нь юу байдаг вэ гэхээр мягкий знак. Мягкий знак. За энэ маань зүүнний тэмдэг гэсэн үг, тийм ээ. Мягкий знак в числительных. За зарим хүмүүс бүр зүүнний тэмдгийг тий 2 3 зүүнний тэмдэгтэй бичиж явж байдаг, тийм ээ. Үгүй ээ, дүрм нь ямар байдаг вэ гэхээр 50-аас эхлээд жишээлбэл 80-ын хооронд зүүнний тэмдэг дундаа бичигддэг. Жишээлбэл 50, 60, 70, 80. За харж байна уу те? 500-аас 900. За энэ хооронд хэрвээ бичих болох юм бол бас зүүнний тэмдэг дундаа 500, 600 гэдэг ингээ явдаг байх нь байна те. За тэгвэл төгсгөлдөө зүүнний тэмдэг бичигддгийг анхаараарай. Тэгвэл 5-аас эхлээд 20-ын хооронд ерөөсө дунд нь ямар нэг шууд үргэлжлээд явдаг тийм ээ. За тэгвэл 5, 6 ингээд 20 хүртэл явна. Мөн 30 буюу 30 дээр зүүнний тэмдэг төгсгөлдөө бичигддэг байх нэ. За одоо хамгийн чухал юм руу орох гэж байна. Употребление числительных в сочетании с существительными. За тооны нэрийг нэр үгтэй хэрхэн хамт хэрэглэх вэ гэдэг хэрэглээ өгшин зааж өгье. Энэ бол маш чухал. Мэдээж тооны нэр маань дангаараа явахгүй тийм ээ. Тооны нэрийн ард бид нар заавалчгүй нэр үг одоо хэрэглэх шаардлагатай. За тэгэх юм бол одоо яадаг вэ? Один буюу нэг гэсэн тооны ард тавьж байгаа нэр үг маань имя существительный маань хувирдгуу юм. Именительный падеж дээр байж байгаа тийм ээ. Ерөөсөө хувирлахгүй. Тэгвэл 2 3 4 гэдэг эхлэхээрээ 2 3 4 2 3 4 гэдэг тооны ард бид нэр үг тавих хэрэгтэй болох юм бол энэ родительный падеж буюу харьяалахын тийн алгуулыг в единственном числе ганц тоон дээр хэрэглэх ёстой байдаг шүү. За бүгдээрээ жишээн дээр харъя. 2 гэдэг маань бас 2-ын тоо байгаа те. Энэ маань бас 2 янз байдаг. 2 гэхээр эр хүс байдаг те. Это мужской род. 2 гэхээр женский род байдаг. Та нар мэдж байгаа бах. За бүгдээрээ харъя. За энийг мэдхийн тулд хүүхдүүдээ тооны нэр ер нь родительный падеж дээр л хувирдаг шүү. Тооны нэрийн ард тавьж байгаа үг гэдгийг анхаарад. За тэгэхээр родительный падежийн төгсгөлүүдийг бүгдээрээ санацгаая. За родительный падежийн ганц тоо мужской род байх юм бол средний род байх. Энэ хоёр адилхан хувирдаг тийм ээ. Я төгсгөлтэй байдаг. Женский род байх юм бол и төгсгөлтэй байдаг шүү дээ. За тэгвэл бүгдээрээ жишээгээ харъя. 2 дня 2 өдөр, 2 недели 2 7 хоног. За 2 дня день гэдэг үг маань дня болцсон байна тийм ээ. 2 гэдэг үг маань яа тэгвэл неделя гэдэг маань женский род учраас и болцсон байна. За цааш нь яваа. 3 часа 3 цаг 4 минуты 4 минут. За минута гэдэг женский род маань и болцсон хувирцсан явж байна те. За мөн 22 года 33 книги 22 настай. За нас гэж хэлнэ тийм ээ. Он гэж бас явж болно. 33 ном гэж байна. За ингээд харах юм бол 2 3 4 гэдэг тооны нэр маань зөвхөн дангаараа биш тийм үү. За бас 21 22 23 32 33 34 гэдэг ингээд цаашаа хязгааргүй тийм ээ бас хувирах ёстой шүү. Зөвхөн дангаараа байхгүй шүү. Тооны орны маань орон нэмэгдэх тусмаа л бид нар нэмж болно. Гэхдээ хамгийн төгсгөлд нь энэ тоонуудаараа дууссан л байх ёстой. Тэгээд ард нь родительный падеж ганц тоогоо нэмэх ёстой шүү. За хэрвээ олон тоо байвал яах юм бэ? Олон тоо тий. За тэгвэл 5-аас эхлээд олон тоон гараад ирнэ. Бас л родительный падеж. За 5 6 гэд 20 хүртэл манайх олон тоо байна шүү хүмүүстээ. За үүний ард нь болохоор бас л нөгөө родительный падеж буюу харьяалахын тийн ялгуулынхаа олон тоог бид нар залгах ёстой. За жишээлбэл 5 дней день гэдэг үг маань дней болсон байна. За недель
төгсөлгүй болсон байна. Тэ женский род учраас 5 недель, 6 часов. Ирэх үс учраас ов төгсгөл авсан байна, тийм ээ. 6 минут женский род учраас төгсөлгүй болсон байна. 10 лет 10 книг. За энэс та нар юу харваа? Родительный падеж хэрвээ олон тоон дээр байх юм бол төгсгөл нь ямар байдаг вэ гэхээр женский род төгсгөлгүй болоод мужской род яадаг бэ? Мужской род гэхээр ов юв авдаг, е бас авдаг тохиолдлууд байдаг шүү. Тэгэхээр энийг та нар анхаараарай. За тэгвэл хоёр дахь ангилал болох порядковый числительные буюу дистооныхын талаар ярья. За дисто гэж юу вэ? Что это такое, тэ? Порядковый числитель называют порядки номер предметов при их счете. За юмсыг дугаарлаж байгаа тоог дисто гэж хэлнэ хүүхдүүдээ. Дисто гэж хэлнэ. За дисто жишээлбэл первый урок, второй урок, 1-р хичээл, 2-р хичээл мөн 20-й дом 20-р байшин гэж байна тий. За одоо багш нь нэлээд тайлбарлаж өгье. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За энгийн тоо дисто болохдоо яадаг вэ хүүхдүүдээ? За бүгдээ харцгаая. Дисто энгийн тоо болохоор яадаг вэ? За дисто гэдэг маань асуулт нь болохоор который, какой, какая, какое, какие гэсэн асуулттай байдаг тий. Они отвечают на эти вопросы. За тэгвэл энэ асуултуудыг хардаа хүүхдүүдээ. Это вопросы имени прилагательного. Дисто маань тэгвэл яадаг байх нь вэ? Дисто маань тэмдэг яг нэр шиг байдаг байх нь шүү дээ. Тэмдэг нэр яаж төгсдөг вүлээ? Яг л адилхан дисто маань ингэж төгсдөг байх нэ. За тэгвэл бүгдээрээ харцгаая. Один гэдэг үг первый болд юм байна. Нэг гэдэг үг нэгдүгээр гэвэл первый. Два, две гэдэг тооны энгийн тоо байсан бол второй буюу хоёрдугаар болсон байна. 3, третий, 4, четвертый, 100, сотый гэж хуурсан байна. За эндээс та нар юу ажиглаж байна хүүхдүүдээ? 1, 2 гэдэг тооны хувьд үгийн үндэс өөрчлөгдөж дистог үүсгэсэн байна. Бусад тооны хувьд болохоор үндэс нь өөрчлөгдөөгүй байна. За энийг бас анхаараарай. За энийг түрүүнд багш нь ярьсан байгаа. За порядковый числительные изменяются по родам. За энэ юу гэж байна? Род гэдэг зүйл байгаа тий. За нэр үгийн род буюу хүүс гэж юу вэ хүүхдүүдээ? Мужской, эр хүүс, средний эрс, женский, им хүүс гэж 3 хүүстэй байдаг тий. Тэгвэл энэ 3 хүүсээр нь бас хувирдаг байх нэ. За бүгд жишээгээ харъя. Пятый день, 5 дугаар өдөр, пятая буква, 5 дугаар үсэг, пятое задание, 5 дугаар даалгавар. За түрүүнд багш нь хэлсэн тийм ээ. Дисто маань яг л прилагательный буюу яг л тэмдэг нэртэй адилхан байдаг гэсэн. Тэгвэл тэмдэг нэр бас яг ингэж хувирдаг тийм адилхан. Эр хүстээр ө, и, им хүстээр ая, яя, эрс хүстээр ое, е гэдэг төгсгөлийг авдаг байх нэ. За энэ яагаад вэ гэхээр ард нь байгаа существительное буюу нэр үгээсээ болж байгаа шүү. Нэр үгээсээ болж байгаа. Они тоже изменяются по числам. За энэ дисто маань бас л тоог илэрхийлдэг. За саяны хэлсэн жишээнүүд бүгдээрээ нэг тоон дээр байна. За тэгвэл бас олон тоон дээр байдаг тийм үү? За жишээлбэл олон тоон дээр яасан ямар жишээ вэ? Девятый журнал, 9-р сэтгүүлүүд гэж байна тийм ээ. Үе орж ирж байна. Энэ маань прилагательный олон тооны нөхцөлтэй яг адилхан байна. За маш хүүхдүүдийн алдаад байдаг бас одоо нэг сэдв байдаг. Тэр нь юу вэ гэхээр имя числительные изменяется по падежам. За падеж буюу тийн ялгал гэдгээр хувирдаг. За орос хэлний 6 тийн ялгал байдаг хүүхдүүдээ тий түрүүнд багш нь дурдаад өнгөрчсэн. Тийн ялгал маань өгүүлбэр доторх өгүүлбэрүүдийг зохицуулж яадаг тий. За тэгвэл эднэр маань мужской средний род маань хоёул адилхан хувирдаг. За тэгээ багш нэг үгийг аваад дистоны нэг үгийг ард нь зохицлын дагуу нэр үгтэй нь холбоод ингээд холбоо үг болгоод хувирсан байна. За та нар анхаараарай. За жишээлбэл четвертый ряд гэдэг үг байна. Четвертый ряд. Дөрөвдүгээр игнэ. За тэгвэл дөрөвдүгээр игнэ маань цаашаа яаж хувирсан бэ? Четвертый ряд, родительный падеж четвертого ряда, дательный падеж четвертому ряду, винительный падеж четвертый ряд. За энэ дээр юу гарч ирж байна хөхтөдөө? Винительный падеж буюу дөрөвд заахын тийн ялгал маань хэрвээ амьгүй зүйлийн талаар ярьж байгаа юм бол яг л как именительный яг л нэрлэхийн тийн ялгалтай адилхан байдаг хувирдгүй хүүхдүүдээ. За предложительный падеж дээр четвертым рядом предложительный падеж дээр
о четвертом ряде гэж хувирах нэ. За сая болохоор юу байсан хөлтүүд? Мужской род, средний род хоёроос энэ маань адилхан хувирдаг гэж хэлсэн. Тэгвэл одоо женский род байна те. Женский род нь үлдчихээн те. 3 хүүстэй байдаг учраас. За тэгвэл четвертая школа. Багш нь яагаад четвертая гэд хэлчихв. Яагаад гоо школа гэдэг үгээсээ болчихж байгаа те. Школа гэдэг маань женский родын сургууль гэдэг үг байна. Тийм учраас 4-р сургууль гэж хувирах юм бол четвертая школа гэж яг л тэмдэг нэрийн дагуу хувирж байна, адилхан байдаг байх нэ. Дисто маань. За цааш нь явъя. Предложение родительный падеж. Четвертая школы, дательный четвертой школе, винительный четвертую школу. За энэ дээр анхаараарай хүүхдүүд. Винительный падеж дээр болохоор амтай аймгүй гэж ярьдгүү. Амтай аймгүй гэж ярьдгүү. Түрүүнд мужской средний род дээр амтай аймгүй ярьжсэн те. За Творительный падеж дээр четвертая школа, предложение падеж о четвертой школы. Школе. За 4-р сургуулийн талаар гэж ярих юм бол ингэж хувирдаг байх нэ. За бас падеж маань дуусаагүй байна. Падеж маань бас юугаар тоогоор ялгагддаг гэж хэлсэн те. За олон тоогоор. Саяных бол дандаа нэг тоо байсан те. За одоо олон тоо. Четвертые ряды. За 4-р игнэнүүд гэдэг юм жишээ байна гэж бодъё. Тэгвэл энэ маань олон тоогоор падежаар энэ дисто маань яаж хувирдаг байна? Энэ холбоог маань те. За родительный падеж четвертых рядов, четвертым рядам, четвертые ряды, четвертыми рядами о четвертых рядах. За ингэж хувирдаг байх нь шүү хүүхдүүд. За порядковый числительный маань түрүүний энгийн тооны адил дисто маань бас построению буюу бүтцийн хувьд дараах бүтцтэй байдаг байх нь. За простые энгийн байдаг байх нь. За энэ нь одоо түрүүнд ярьжсэн первый, второй, третий, десятый тийм ээ. Эсвэл сложные нийлмэл байдаг. За энэ маань хоёр үндэстэй гэж хэлжсэн. 200, 5000, 70. За энэ дээр хүүхдүүд анхаараарай. Сложные буюу энэ нийлмэл бүтцийн хувьд дисто маань эхний тоон, эхний үеийн тоо маань хувирсан байна те. Яагаад хувирсан байна? Юугаар хувирсан байна? Энэ маань заавалчгүй родительный падеж хувирах ёстой шүү хүүхдүүд. 2 двух болцсон байна. 5 пицци болцсон байна. 7 семи болцсон байна шүү. Харин арт талынх нь угвал хувираагүй байна гэдгийг анхаараарай. За составные бүрдмэл гэж байгаа. Тийм бүрдмэл, дисто бол бүрдмэл бас байж болно. 2, 3, 4 одоо тухайн тоо маань хэдэн оронтой байна. Түүний дагуу л одоо дисто маань хэдэн ч оронтой байж болно. За энэ дээр бол жишээлбэл 48, 102, 31 гэж багш нь жишээ авсан байна. 48 гэдэг маань 48, 102, 102 дугаар, 31, 31 дүгээр гэсэн жишээнүүдийг багш нь авсан байна. За энэ дээрс юу ойлгож авбаа гэхээр хүүхдүүдээ хэрвээ тооны нэр маань, дистооны нэр маань олон оронтой байх юм бол тийм ээ тооныхоо хувьд хамгийн сүүлийн орон нь падежаар хувирдаг, хүүсээр хувирдаг гэсэн үг те. Тин ялгалаар хувирдаг, как прилагательный буюу тэмдэг нэрийн дагуу адилхан байдаг. За энэ жишээнүүдийг та нар харчиж байгаа бах те. За 1993 год 1993 он гэдэг жишээг багш авсан байна те. 3 буюу энэ хамгийн сүүлийн орн нь порядковый числительный буюу дисто болсон байна. Тэгээ яагаад 3 байгаа юм бэ гэхээр год он гэдэг үг маань эр хүс байгаа тий гівлэгчээр төгссөн байна тий. Тийм учраас энийг багш нь трэци гэж трэция, трэцие, трэцие гэж хувираагүй шүү дээ тий. Яагаад гэвэл энэ маань эр хүснээсээ болсон байна. За ингээд доошо өгүүлбэрт орохороо падежаараа одоо ингэж хувирдаг байх нэ. За ингээд жишээ авъя. Өнгөрсөн 2025 оны буюу хамгийн сүүлийн эсэлтийн шалгалтын орос хэл сэдв даалгаврын А хувилбар дээр тооны нэртэй дараах жишээ орсон байгаа. За 5 дугаар А хувилбарын 5 дугаар даалгавар дээр ингэсэн байна. Около нового здания нашей школы растут 124. За юу чинь манай сургуулийн шинэ барилгын ойролцоо ургаж байна 124. За тэнгуүтэй стройных берез, стройные березы, стройным березам, стройными березами, у стройных берез. За энэ 5 хувилбарын алийг авах бай. За стройный березы гэж үгж байгаа хүмүүс те. Береза гэдэг бол мод, Оросын бэлэг тэмдэг болсон мод тийм ээ. Маш гоё юм. Цагаан, гойлог нарийнхан хус мод байна гэж байна.
За тэгвэл хус мод 124 ширхэг ургаж байгаа юм байна шүү дээ. За тэгээ бүгдээрээ харъя. За түрүүний заасан дүрмийн дагуу дөрвөөр төгссөн тооны ард бид нар радиослны базар шиг ашиглах ёстой гэж заасан те. Гэхдээ энэ тохиолдолд бас өөр юм гарч ирж байна. Юу өөр байна вэ гэхээр бид нар өгүүлбэрийнхаа бүтцийг харах ёстой. Өгүүлбэрийнхаа бүтцийг. За тэр 124 гойлог нарийнхан хус мод маань өөрөө эзэн болчихж байгаа. Эзэн бий. Тэгэхээр энийг яаж багш нь мэдээд байна гэхээр растут гэдэг үгнээс нь мэдээд байна. Растут, расти, ургах гэж байна. Что растут? Что? Энэ маань именицлний базартай байх ёстой. Ерөөсө хувираагүй байх ёстой. Тийм учраас радиослны базар дээр энийг тавьж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр өгүүлбэрийн бүтцээ бас сайн харах нь байна, тийм ээ. За тэгвэл энэ маань 5-ын Б хувилбар буюу стройные березы болж тарах нэ. Тэгэхээр одоо бүгдээрээ яг зөв хувилбарыг уншия. Около нового здания нашей школы растут 124 березы. Стройные березы. За ингэсэн бол зөв байх нэ. За дараагийнх нь Б хувилбар дээр нь бас байсан байна. 5 дугаар дасгал дээр нь 70 дээр нь каждый ученик нашей школы за этот учебный год прочитал по 24. За манай сургуулийн сурагч бүр энэ хичээлийн жилд унших ёстой. Унссан гэж байна. 24. За тэг юу юм бэ? Новыми книгами, новых книг, новым книгам, новые книги о новых книгах. За эднэрийн аль нь вэ хүүхдүүд ээ? Аль нь вэ? Энэ 5-ын. За тэгвэл багш нь зөв хариултыг хэлж өгье. 5-ын Д буюу новые книги. Түрүүнийхтэй яг логикийн хувьд адилхан хүүхдүүд ээ. Хэдийгээр 24 гэдэг тоо маань 4-ийн тоогоор буюу радиослны базар единственное число буюу харьяалгын тийн алгалын ганц тоог шаардах боловч өгүүлбэрийн бүтцээ харах юм бол бас энэ өгүүлбэрт эзэн бий орж байгаа. Юу уншаад байгаа юм те? Новые книги. Тийм учраас 5-ын Д хувилбар нь зөв байсан байна. Энэ хичээлийн дүгнэлт зөвлөмжийг та бүхэндээ танилцуулъя. За монгол хэлний тооны нэр хувирдгүү тийм ээ? Хувирдгүү. Гэтэл орос хэлний тооны нэр маань хүүсээр, род тийм ээ? Тоогоор, число, тийн ялгал, пажежаар хувирдаг байх нэ. Энэ л бол гол ялгаа. Энэ бол гол ялгаа. За тэгээд тооны нэр үгтээ зохицохдоо зөвхөн радиослны базар ганц болон олон тооны нөхцлөөр хувирдаг гэдгийг сайн санах хэрэгтэй шүү хүүхдүүд ээ. За тэгэд орос хэлний тооны бичиглэл маш төвөгтэй байдаг учраас цээжлэхээс өөр арга байхгүй. Цээжлээрээ за дисто гэдэг бол бас их чухал. За энэ дугаарлсан тоог хэлж байгаа. Дисто гэдэг маань яг тэмдэг нэрийн адилаар хувирдаг шүү. Тэгээд дистоны хамгийн сүүлийн орон нь хувирнаа. За ингээд өнөөдрийн зөвлөмж хичээлийн маань 1-р хэсэг дуусч байна. Та бүхэндээ амжилт хүсье. Мэдлэг бол хүч юм а. Успехов вам, знание это сила.